Startlets-тэй хамтаа ирэх музыкчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хэлбэр агуулга нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн хүндэт зочноор зүүн хойд Азийн байгаль орчин хөдөө аж ахуйн судалгааны төвийн захирал Лавгсар өнгөрсөн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Ярианыхаа эхэнд Лавгсар гэж хинбэ гэдэг талаар би яриагаа эхлүүлье гэж бодож байна. За Лагвагийн Лавгсар гэж хүн бол Унгун Улаанбаатарын хүн л дээ. Тэгээд миний төрсөн унсан газар болохоор энэ Монгол Улсын их сургууль одоо ингээд нураацсан байгаа 3 дугаар байр буюу профессорын цагаан гэж байранд Монгол Улсын их сургуулийн багш нарын хүүхэд болж мэдлсэн байдаг. Тэгээ хүүхднээс болохоор мэдээж хэрэг дандаа шинжлэх ухаан Монгол Улсын их сургууль Монгол Улсын их сургууль гэдэг чинь тэр үедээ одоо их олон сургуулиудын нэгдмэл тийм бүх багш нар захил ректор тийм ээ одоо юу гэдэг үйлчлэгч хүртэл нэг байранд амьдардаг дотуур байр нийтийн жорлон устай тийм нөхцөл төссөн. За тэгээд дараа нь болохоор нийслэлийн 10 жил аав ээжтэйгээ хамт дугнаад Орос оронд өсөө тэгээд дараа нь босч ирж нийслэлийн 23 дугаар сургууль төгсөө. Тэгээд дараа нь сургууль төгсөөд ардчилсан Герман Хайлагийн их сургууль сураад. Тэгээд ирээд Монгол Улсын их сургууль. Тэгэл ер нь дандаа л өөрийнхөө уурхай болсон эрдэм мэдлэгэн тэндээс үтсэн. Сүүлд бол бид нар Америк явсан. Америкт 14 жил өнгөрсөн. Дараа нь 14 жил хөдөө гарч малчин болсон. За тэгээд одоо сүүлийн жил бол энэ боловсролын сайдын зөвлөх боловсролын үндэсний судлалын хүрээлэнгийн захирлаар ажилласан. За одоо нэг тийм л түүхтэй хүн. Тий. Америк нэгдсэн улсад 10 гаруй жил гэдэг чинь баггүй хугацаа. Тэгэлгүй 14 жил гэдэг чинь их урт хугацаа л да. Америк нэгдсэн улс очисон түүхээсээ бас бидэнд хуваалцахгүй юу? Ер нь хоёр улсын хооронд маш том соёлын ялгаа бас байдаг шүү дээ, тэ? Та бас энэ дээр хувийнхаа тал дээр. За яг та болохоор миний нэг амьдралын дундаас хойш үеийг хэлж асууж байна, тэ? Яг зүгээр бид нар 83 он гэхэд Германд арчилсан Германд очижсэн. 17 тоо хөвгт. Арчилсан Германд очно гэдэг яг би Орос сургуульд өссөн орос хэлтэй. Дээр нь яг гэхээр миний хүмүүжил болохоор шинжлэх ухааны талдаа байсан. Ээж аамар бүгд зөвхөн физикчд. Хоёрдугаар яасан гэхээр миний суур мэдлэг бол дандаа орос хэл дээр олон улсын дэлхийн сонгодог уран зохиолуудыг маш их уншдаг байсан. Манч тэрийн дэмжиж энэ төв орооны номын сангийн энэ баг ихэнх номуудыг авч өгч уншижсэн баг. За тэгээд физик математикээр хичээлж ер нь тийм тооны талын хүн болно гэж бэлтгэжсэн физикч хүн. Тэгээд мэдээж хэрэг хуваар шалгалтаа сайн өгөөд Германы бэлтгэлж гарангууд Герман явсан. Уулын тэр цагаас эхлээд бид нэр арчилсан Герман гэдэг маань тэр үеийн өнөөдрийнхаар бол яг өнөөдрийнхаар бид нар харьцуулъя бол Америк л гэсэн үг. Социалист орн дотор. Бүх юм тогтмол, бүх юм жигд. Одоо бүх юм хангалттай, өөрийнх нь түүхтэй, өвөр Монгол, ар Монгол гэдэг шиг юм байгаа юм шүү дээ. За тэгсэн мөртлөө дөнгөж дэлхийн дайнд уусаа тунудаагүй. Өөрийнх нь соёл иргэншил нь ойлгомжтой. Хоёр талд хамаатан садан биелэн. За Берлиний хаан гэдэг юу? Тэр одоо капиталист социализмын нийгмийн өөрчлөлт байсан. Бидний нэг давуу тал юу болсон гэхээр бид нар Герман хэлтэй болсон. Герман хэлтэй болно гэдэг чинь тэр хашааны цааталт хориотой нэг хүн гарч ирэл та нар папри шиг төлдөг бид нэр ингээд шахмал нөөцлөдөг гэдэгтэй адилхан. Тэгээ тэрлүү өнгөхийн тулд хэл нэгтэй байсан учраас бид нэр радио, телевиз хоёрыг хориотой штэ. Хориотой ч гэсэн тэрийг нь олж жижиг зурагч гэсэн олддог. Радиог бол мөнгөний сонсдог. Тэгээд бидний ер нь оюун санаанд гадаад дэлхий баруун зүүн гэдэг хоёр ойлголтыг анх тэгж авч ирсэн. Тэгэхдээ тэр нь бол баг өнөөдрийн Microsoft-ийн cloud шиг тийм ээ тэр нэгтэй нэг газар тийм улс байдаг ойлгомжтой байна. Зурагтаар гараад байна, хүн яриад байна. Бидний хүсэж байгаа зүйлийг энэ зүүн Германтайгаа харьцуулаад байгаа. Өөрийнхөө хоорондоо харьцуулах боломжгүй. Тэр хол байгаа. Тэгээд дээр нь тэр буруу байгаа гэж. Тэгээд тэрийг үзээд бид нар ингээд ойлголцоод яваад ирэхэд одоо тэрний ганц бүлэг жишээг нь хэлье гэхэд фа сонирм, фа нүүр гарын сан байна. Одоо Intercontinental Shop эсвэл барууны телевизээр байгаа нь юу рекламд гэхээр фа рекламд бол фа дестранд фа саунд.
Тэрнээс нэгийг л олж аваад үс толгоо угаагаад тэгэл эмэгтэйчүүд урдуур явчих юмсан. Нэг ресторант олчих юмсан. Тэр интершоп руу ороход бол тэрний өндөр та нарч гिचгтэй хэн гоё байсан. Тэгээд эрийг хэрглэж байсан өнөөдөр та энэ Монгол дэлгүүрт хамгийн хямдхан одоо байгаа ч юм уу фа гэж сан байгаа шүү дээ. Хамгийн хямдхан. Тэгэхээр бид нар тийрийг холоос яваад ирсэн одоо 40 жилийн өмнө 40 гаруй жилийн өмнө тийм ээ. Тэгээ бидний тэр оюун санаа өөрчлөгдөж явсан. Бид нар тэгээд оюутан баруунд сурж исэн оюутан гэдэг нь Германд сурж исэн оюутан зун Монголд төрж ирээд гэхэд өөр юм аам байна. Намаа нэг удаа алгадж ил байсан. Чи ер нь хэн болцохоо төрөөд ирэх гэж. Тэгэхээр тэр яриа хөөрөө өөрийнхөө хандлага дээр нөхөр болсон байна. Тэгээд нутагтаа хурж ирэнгүүтээ жоон голонгуул байсан байгаа бол тэгээд өнөөдөр ч гэсэн бид нар голдог шүү дээ ялгаа байхгүй. Тэгээд аавдаа нэг сайхан алгадуулж өгөө. За бид нар ч ер нь бас нэг л тиймэрхүү байгаа юм байна. За тэгээд тэрнээс хойш чин сургууль соёлын нэглээ. За тэгээд Монгол Улсын сургуульд байгалийн ухаан зэрлэг амтан тэгээд сургуулийн төгслөө, мастрын боллоо. За тэгээд социализмын үед 18 аймгаар нь иж бүрэн явсан байдаг. Ангийн байгаль орчны мэрэгчлэлтэй учраас. За тэгээд арчилсан хувьсгал гарлаа. Арчилсан хувьсгалд бас маш идэвхтэй оролцож явлаа. Тэрний дараа яасан гэхээр дахиад арчилсан хувьсгалын дараа бид нар чинь ганцх гэдгийг чинь бүтэн үзлээ. Тэрний дараа одоо дэлхийн байгаль хамгаалах сан, Германы амт ажиллагааны нийгэмлэг гэдэг байгаль орчны салбарт бас тусгай хамгаалалтаа газар орчны бүсийн хөгжил гэдэг төсөл дээр бас 1-4-5 жил зүтгэсэн. Энэ хугацаанд бас өмнө говь хан хинтээ хоёрын одоо энэ зүүн хараагаас улсын гол хүртэл өмнө говь бол зарчигдсан. Тэгээд жил болгонд 4-5 жил болоход айл болгонд 2 удаа бараг орж одоо нийгэм эдийн засгийн судалгаа хийдэг байж л те төслийн хувьд. Тэрийг цээжин дотроо ингэж хадгалж авсан. Ямар хөгжилтэй бид нар ямар байсан гэдгээ маш сайн тэгэд ойлгож авсан. Гэхдээ ойлгож авсан сүүл хижмээ хожмоо 10 хэдэн жилийн дараа болно. Тэгээ тэрийг үзсний дараа тэгээд тэр төсөл хэрэгжиж байхад бараг худалчхан 7 хоног болгон хамгийн сайн мэрэгчлэнгүүд нисчирдэг байсан. Бид нар одоо хилтэй устай улсууд гэдэг англи хэл байгаагүй муухан байсан. Гэхдээ бид нар сургалтууд маш их явж байсан. Менежмент, хүний хөгжил одоо жижиг хөвшилвэл тийм ээ. Жижиг зээлийн сан янз янзын юмнууд орж байгаа. Тэгээд Америкт очсон. Америк руу явахдаа бол манай том хүү жоохон тэр тухайд өвчөөмгийг тусч. Тэгээд өвчөөмгийг гараад байна. Энийг энд үзүүлэхлээр та гадагшаа явах хэрэгтэй гэдэг. Бас л 1-2 жил бас манай хүн бас дэр нойтон удах тийм нөхцлүүд үрж. Тэгээд одоо сайн найз нарын хувьд Дэнүрт байгаа одоо манай Rich Reading одоо Дэнүрийн одоо зоопаркын судалгааны захирал байсан. Одоо бид нар хамтарсан анх Монголд анхны гадныхантай судалгаа хийжсэн бид нар байсан. Тэр хүн тусуулаа тэгээд за Америкт хүүхдийг чимчлүүлье гэж тэгээд тэр боломж гарсан. Тэгээд бүгдээр Америк очсон. Америкт очиод мэдээж хэрэг эмчэд нэг хаалгаар харуулад зөвхөн харуулад ингээл гарахад л $154 өртөг өндөртэй байгаа шүү дээ. Тийм мэдээж хэрэг. Тэгээд Ричман хөрхи би тэрийг 9 сар гэртээ өнгөө амьдруулсан. Тэрэнд бол би одоо битэр бол одоо үр хүүхдтэйгээ одоо манай гэр бүлийн зүгээс мөнхөд шүтэн биширж одоо дахин шүтэж явна. Их баярлалаа гэж бас энэ нөхцөлийг бас тааруулаад хэлье. Энэ олон монголчууд их сайн тань л да Рич. Тэгээд бид нар тэр явах хугацаанд хөөхт юм байдаг, хүн амьдрал хатуу байдаг. Тэгээд хамгийн ба 50-аад туудсан одоо 50 яваал ээж аав нар хүртэл гэр орноо өгөөл тэгэл евро дамбруу байшинд гарч явах жишээний. Тэгээ хүн өөр хүүхдийнхаа төлөө хамгийн ба өгдөг жишээнүүд тэгэл жижиг алхмаар л тэгэл явдаг. Бид нар бол ер нь хүүхд ирүүл болж ивэл тэр босны яах вэ гэдэг өнөөдөр ч хүнтэй. За тэгээд тэр том нутагт очиод ямар мөнгө байх вэ? Тэр одоо бүтэн өдөржин шинжин ажиллаад гарч ирэхэд бид $57 авч илээ нийлээд. Тэгээд 57 тэр өчид дээр нь ямар гэж хүн байсан те очролж ийм хараач л гэж олдог байсан бол. Тэгээ өөр хүүхдийнхаа тэр нэг эмчэд үзүүлээд зөвхөн үзүүлээд 3 минут болоо гарахад $154 биелэрч байсан. Би тэрийг 3 өдрийн хоёулаа хамт хийж үү. Тэгэл энэ юмнууд эхэлж ийсэн. Хоёулаа нэг дэлгүүрээс юм аваад иччи. Одоо Макдоналдсд ороод нэг 99 центний бургер аваад идэхэд хоёулаа битэр тийм ирэх байгаагүй л дээ. Тийм мөнгөж байгаагүй. Тэгэхээр
шөнө 3 цагт очиж дэлгүүрүүдийн хямдарсан бараа тэр үдчин 3 цагт бараа 50 70 80 эсвэл тэгээд 2 үдж байгаа бол хайдаг байсан. Тэрийг хүртэл бид нар авч очиод иддэг байсан. Тэр үед бид бүх монголчууд адилхан ямар ядуу зөдөө ямар хоол ундны юутай гачлалтай газраас ирчээлээ. Гадагшаа явъя гэсэн хүсэлтэй улсууд маш их байсан байх. Ер нь хотынхан тэр үед гарцгаас 98 оны сүүлэгдэх чинь тэгээд эхний том давлгаа тэр үед гарсан байдаг. Герман, Европтой сүүлд бид нар Германд очиход одоо энд 28 жил болчлаа. Дахиад буцаад явах боломжгүй чи намайг таньж ийн өгöd бидний Герман цагийн оюутан найз нар бол тэнд бүгд байж л байх шээ. Америк шигсэн ялгаагүй. Тэгэл амьдрал бол тийм нэг тийм. Одоо эргээд туулаад өнгөрсний дараа 30 жилийн дараа бодглохлоор айдтай мөн адал явдалтай явжээ гэсэн. Гэхдээ адал явдал бол тухайн үед өнөөдрийн physical age шиг даваад гарахыг хэлж байгаа. Эргээд тэндээс өвдөлтөөс олсон сургамжийг бол таны амьдрал дараа дахиад засаасаа явчихдаг учраас энэ өөдрөг талын танд нэмэр болсон хэд баг. Үр хүүхдэр үйл болно гэдэг нь та бусдын төлөө үр хүүхдийнхээ төлөө биш. Одоо үр хүүхдээ эрүүл чирэг болчлоо гэдэг мэдсэний дараа битэрт бол ертөнц бол 180 хэрэгсэн. Одоо бид нар бол ингэж амьдарч болохгүй мэд. Одоо бид нар юм сайн сайхны төлөө үр хүүхдийнхээ төлөө өөрсдийнхээ төлөө юм юуныч төлөө ихтэй ирээдүйн төлөө гэдэг. Тэгэл Америк орны тэгжил нээс юм да. Тий. Америк, Монгол хоёрын за соёлын ялгаа, хөгжлийг та ер нь юу гэж харж байна? Тухайн үед мэдээж Америкт амьдарч байгаа одоо үеийн манай улс хоёр өөр байх л та тий. Гэхдээ таны хувьд бас нэг арай өөрөөр харж байгаа болов гэж би бодож байна. Энэ тал дээр ер нь ямар вэ? 98 99 он гол эхлэр ч одоо Клинтон биш үү? Тэгээд одоо яг за яг би энэ ярилцлага дээр маш энгийнээр ярихыг одоо ямар нэгэн улс төр, ямар нэгэн онол, ямар нэгэн хөгжлийн тухай ярих. Энд дээр илүүц байхыг нэг ярьдаг улсууд зөндөө ярьж байгаа юм чинь. За энэ нийтэд хүртээлтэй юм гээд талаасаа бодох юм бол бид нар бол ер нь дараагийн шатны амьдралд орж ийн гэж. Тэгээ нэг 10 жил Монголдо өнгөрөөсөн те хүүхдүүд нэг ингээд нэг 5 10-аас хүртсэн ингээд зүтгэжсэн бол ер нь хүний эр хүний ч юм уу малын ч юм уу тэр нэг дунд нас байж тэр хүний 30 гараад 34 5 хүрэхэд бол хүн өөрийнхөө төлөө биш өөр удмынхаа төлөө өрх гэрийнхаа төлөө зүтгэдэг одоо яг л тийм юм ядчих л. Тэгэл зүтгэл байдаг л. Ямар ч өвдөлт байсан, юу ч байсан давдаг л тийм насан дээр ирчдэг. Монгол эр хүний гол хүч бол тэр үед л тэр насан дээр л ирдэм болов гэж одоо би бодогдож байна. Хоёрдугаар яадгүй гэхээр гэр бүл маш нэгтралчлалтай болдог. Гадна гарсан хүн тогос үдэ хүн нэрээ гэж байдаг бол бид нар бол ингээл цугаа авчуулаад хамтдаа саяг шиг л бүгдээр ингээл зүтгэн өөр хүүхдээ хайрлан үнсэн. Өнөөдөр бид нар яадгүй гэхээр гэр бүл бүтэн байх нэгээ хайрлж нэг дор ингээд өстө сугаа авчуулаад хамтдаа нэг ам нэгтэй болох тэр нөхцөл бол тэр гадаад оронд бүрддэг. Яах вэ гэхээр одоо бид нар бол ингээд нэг гадагшаа гарын хил ус дутуу. Одоо ингээд гараад явъя гэхээр бидний чинь үнэлгээ байхгүй. За одоо яах вэ гэхээр монгол хүн Монголдо нийлж ил ингээд наалдж ил ингээд явсан. Анх бид нар одоо Денверт очиод бууж яхад тэр чинь 11 хүн байлаа шүү дээ. Тэр чинь одоо өнөөдөр Денвер чи хэдэн мянган хүнтэй болсон байлаа. Тэгээд явхад бол тэр байсан хэдхэн хүн л нийлээл бүгдээр нэг үйлдвэр тамт орж ажиллаа. Нэг газар руу явж нийлж яваал, нэг гэн машинтай яваал тийм ээ. Тэгээд өнөөдөр тэр усууд бүгдээрээ сайхан Денвертэй, Америктэй, нэртэй, төртэй, хөдөлмөртэй бүтээсэн үйлстэй тийм ямар ч байсан хүний хүнд ингээ үзүүлчих эд бараатай ийм сайхан маний үеийнх нь бол тэнд бол тийм болсон. Бидний үед болохоор 14 жил болоод буцаж ирээд битэр Унган Улаанбаатарын улсууд гэж хэлсэн. Битэр бол хайгаан дураад тэр чигээр яваад Доронтой аймгийн Баян Төмөн сумын 4-р агт очиод малчин болцсон улсууд. Тэгээ энэ яагаад ингэсэн бэ гэдэг асуулт бол бас тустай. Гэхдээ та Америкт асуугаад байдаг. Яг хөө Америкийн хөгжлийн хувьд бол төвшин өөр байлгүй байх уу. Битэр чинь 14 цаг нисээд Детройтод бууж илаа. Буухад очоод нэг халуун аягта ам асар их цангацсан. Тэгээ очихлоор л одоо Америк орн чинь зүгээр ингээл хөдлөл хөлс ингээл мөнгө болдог гэдэг. Соёлонд нэг тийм үг төрөг байхгүй хөөхтэй маш хомч бол яах вэ. Тэгээ үнгүү халуун ус байдаг гэдгийг яаж үтгэв тэр чинь. Тэгээ очоод гуйх гал ингээл уух гал дэгдэж яснаа л очоод одоо
одоо надаа нэг хал уус өгөөч гэлээ мөнгөө тэмтрэл одоо бодвол $1 хэдэж байдаг ингээл. Тэгсэн өөстө уриалгахад та юу яах вэ? Энд яах вэ гэж яах шиг байна. За тийм ээ гэсэн чил ингээл нэг аяган дуусах гэдэг л. Тэгсэн мөнгө гэлсэн чи хэрэггүй гэсэн чи нөгөө эргэж судал дээр очиж өгшөнтэй өгчөөд. Тэгсэн манай хүн чи юу би юу гэж хоёлаа нэгээл хайрлаж байгаа юм чи тэгсэн. Дахиад очив би болоог нөгөө Монгол хөдий. Нөгөө цаг хөдөлж штэ. Дахиад очисон чи дахиад за та хоёр хоёлоо байгаа мөнгө нөгөө хүн чи хардсан. Тэгсэн за тэгвэл ингээд хоёр аяганд хийгээд өгч ирсэн. Тэгээ би тэр анх тэр нутгийн дээс алхаж ороод тэр анх хоёр хаан яг тэр ус өгөхөд ямар их тийм нөгөө нэг одоо хөшиг те тэр хөшиг ямар гэж том хөшиг ингэж авч хайж энэ хүмүүс ч ямар хүнлэг юм бэ? Нөгөө капиталист гэдэг чинь капитализмтай биш. Хүнээ бас хүн нэг хайрлт юм байна гэсэн бодол анх төрж ирсэн. Тэрийг сүүлд бол ер нь маш олон жил өнөө хүртэл толгоон дээр салшгүй юу явдаг. Үлдсэн байна тийм. Тэгээд тэгэхээр энэ нийгэм маань очиод хүмүүнлэг нийгэм бас маш их үнэтэй нэг зөөлөн харьцсан. За уян хатан нөгөө уян холбоос буюу soft skills үчин маш өндөр. Хингэмтэй ямар ч хүнтэй ямар ч зүс царайны ямар ч арьс өнгөтэй байсан хоорондоо ингээл огт уулзалтаагүй хоёр хүн мэдлчээл амьдралаа хагас ирчээл явуудаг. Тийм хэмжээний. Энэ маань биднийг одоо хоёр хүн хоёр бие үндсэндээ хоёлаа хилээ мараад явааж төрчид ирж гэсэн үг шүү дээ. Хүүхдийнхаа тухай ярина, өөр хүүхдийнхаа тухай ярина, муухай сайхнаа ярина. Ер нь хүнд бас тэр хэрэгтэй юм уу да. Тэр нийгэмд одоо эргээд харахад тухайн үед болохоор Монгол хүн чинь баг инээдэггүй. Хүмүүс их асуудаг байсан. Та нар инээгээч гэдэг. Гэхдээ инээх юу байхгүй. Тийм утга учиргүй юм шиг санагддаг байсан. Тэгээ сүүлдээ яг удаа тэгэл инээдэг л болдог. Тэрний завсар болохоор би 83 онд бас л нөгөө Германд нэг жил болчоод төрөөд ирсэн. Баярлалаа гэдэг үгээс тасралтгүй хэлээ сурчихсан. Тэгээд худлаа инээдэг. Тэгэл нэг хүн рүү харангуутаа ингээд инээдэг. Тэгээ өнөөдөр худлаа инээгээл хүн боддогс бол өнөөдөр монголчууд бас инээдэг болчихлоо шүү дээ нэг үе явахад. Тэгсэн тэр үед ээж маань тэгжсэн худлаа ярьзаагаад гэлтэгчээ. Хөөх юм бас л тэр хүн чинь юм үзээг бол байгаа шүү дээ. Миний хувьд бол нэг автоматар хийдэг болцсон. Одоо Америкт очиод бид нар ингээд явхад бол тэр худлаа ярьзаахаас гадна үнэн ярьзаах тийм дотоод ертөнц чинь өөрөө бэлэн болоод хүн талархаж сураад хажуу талынхаа хүндээ баярлаа гэж хэл сурдаг. Нэг рүүгээ хараад эргэж хараад за хөөе сайн яваарай гэдэг болчтой. Эргэж ирээд хүн юм ярихдаа за тэрч тийм юм да, ийм юм да гэж ерөөсөө ярихаа байсан. Муухай сайхан ярихаа байсан. Гэр дотор бол дандаа сайхан юм ярьдаг болсон. Өөр хүүхдүүдтэйгээ хамт байж тэр нөгөө ойртлох цаг Монгол хүнийг нэвтрүүлэх цаг бол энэ гадаад орнд нэрээ тогс өдөө өгдөг шиг л одоо яг л тэр мөчөд манай гэр бүл их сайн чанга батбэх нэг амьсгаатай алсын хараатай ч гэдэг юм уу өвгдөөс өгч авсан зүйлээ бид нар бол ёстой хүний газар гэж байгаа л ингэж өрж байгаад л явсан юм шиг байна. Тэгээ одоо эргээд хүүхдүүд одоо том хүүд ингээд 40 хүрч ингээ харахаар бид нар бол 3 үеэрээ дамнуулаад өвгдөөс ирсэн сургаал эрдэм ном одоо тэрийг өөр дөөрөө би шингээж аваа явсан юм байна. Аав маань харж байгаа. Тэрийг ингээд өөр хүүхдүүдтэй өгчлөө. Ач нар одоо ингээд 30 аавын хувьд бол 30 гарч ийн гэж байна. Тэгээд тэгэхээр тэндээс бид нар өөрийгөө олж харна гэдэг бол одоо Монгол хүний, Монгол ёсны одоо 3 үеэр эрдэмтэй 3 үеэр хөрөнгөтэй гэж дорны их сургаал байдаг бол бид нар бол тэрийг одоо ингээд амьдралаараа туулаад ирлээ. Энэ бол болдсон байна. Хамгийн гол нь энэний суурь нь бол өрх гэр байдаг. Ээж аавт нь танд одоо хамаг сайнаа өгч байна. Дараа нь эмээ өвөө буурлаж болж байна. Би хүүн байна. Гэхдээ би өнөөдөр өөрөө буурлаа. Битээр буурлаж болцсон. Ач нартай нөгөөдгөө чинь захиасаа явж шүү дээ. Яагаад малчин болчвоо гэд бас хүмүүс бодож иж магадгүй тий. Яагаад дорнд амьд очиваа гэд бас бодож иж магадгүй л тий. Тий. Энэ их олон асуулт авчихсан энэ дээр. Тэгээд энэ яагаад дорнт аймаг руу явчих вэ гэдэг тэгэхээр эн чинь боловсралтай хүүхдүүдийн боловсралтай бас холбоотой болчихдог. Хүүхдүүд маань ингээд
сургууль соёл сурлаа гэхээр манай хүүхдүүд чинь Принстон, Yale, Williams сурсан хүүхдүүд байна. Бэртэй бид манай 2 хүү байна. За тэгээд сураад явсны дараа яах вэ гэхээр гэр бүл дотроо салбар сарбай антрополог, түүх, Монгол судлал, одоо Япон судлал гэдэг юм уу ингээд бүх юмнууд ингээд гэр дотор ярилцаад байхлаар гэр дотор бид нар одоо шинжлэх ухааны улсууд учраас гэр дотроо ямар нэг юм олон дахин сэдвээр ингэж яриад байдаг энэ түүх эхэлдэг. Бид нар нэг юм судлаад байна да, нэг хүрээлэн шиг судлаад байна да. Энэний судалгааны ихэн юунд байсан гэхээр өөр хүүхдүүдтэйгээ бид нар гадаад очсон монгол хэл нь мартагдчих гээд байна. Эднийг бид нар яаж сургах хэвтэй, яаж монгол түүхтэй холбоотой байх хэвтэй ингээд. Тэнгүүл хүүхдэл зарлуучуудын нэвтрхий талигддаг. Тийм ботном 2 ботном байлаа бид нар Америк руу авч явсан. Тэрэн дээр болохоор нөгөө 330 сум. Сум болгоны аймаг болгоны үзэсгэлэнт газар байгаль статистик даан хамт ингээл бүх юм байдаг. Тэгээд одоо та нар ч гэсэн өнөөдөр одоо энэ зурагт үзэж байгаа усууд ч гэсэн та нар өнөөдөр одоо ингэж сууж агаад гинт эргээд ямар нэгэн сэдвэр гэр бүл дотроо ярьдаа гэхэд монгол хүн сэдв байдаг. Одоо ямар мал ярилтай биш одоо тэгээд сэдв нэг сэдв болгоод байгаа нь одоо хурдан морь байхгүй. Хурдан морийг ингээд хүн болгон сэдвчлээд байгаа. Тэр чинь хязгаартай шүү дээ. Морь чинь настай, үйл хөдлөл тодорхой. За тэгээ үржил селекц гэж чинь тэгээд тэнгууд тодорхой хэмжээнд тэр ирээд эн чинь цаашаа явах боломжгүй. Шинжлэх ухааны гүн гүнзгий тэр салбар руу орчиж байгаа. Тэнд дээр очихлоор одоо шинжлэх ухааны хүн оролцох хэрэгтэй болно. Одоо ингээд мэдээж хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийнх нь ингээд оролцоод ингээд яв. Хичээн чинь одоо мянганаар 100 жилээр ингээд хөгжөөд ирчихсэн Монгол малын угсаа гэдэг. Хүн дээр мөн адилхан. Хүн дээр л өөр хэцүү. Энд одоо хүний амьдрал 70 80 жил амьдарч ийж хань жилээ сонгож ийж тийм ээ тэрэн дотроос нүр хүүхдтэй өвүүлж ийж одоо ингэж явж ийж ингэж бүтэж гарч ирдэг зүйл. Тэгэхээр энэ хэдэн удмаар олдсон мэдлгүүдийг өөрийнхөө үр хүүхдээр тусгаад нөгөөдөл чинь яасан гэхээр нэг сэдвэр гэдэг нь тэр хүүхд залуучуудын нэвтрэх хэмжээний 330 сумыг өдөр болгон нэг нэгээр нь явъя гэдэг шийдвэр гарсан. Манай хүний хийсэн уруухан тэрэлтэй эмгтэй хүний ухаан тэр. Тэгэл тэрнээс ч хойш одоо ингээл за та нар тгий шүү. Одоо өнөөдөр тэр сум нь жишээлбэл Архангай аймгийн Ихтамир сум гэж эхлэйгүүл Ихтамирын тухай хүүхдүүд уншиж үлдэн байна. Бид нар бэлтгэх нь байна. Орой хоолн дээр бүгдээ ярилцах нь байна. Тэгээд ингэн байна. Миний нөгөө хөдөө аймаг сумдаар их олон социализмын үед ч капитализмын ихэн үед ч явж исэн тэр хэрэг болж исэн боловч бүх юм үзнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээ хүүхдүүд чинь ингээ нарийн үдсээр байгаа за тийм байна, ийм байна. Сүүлдээ нөгөөдөл чинь дадаад бүр өөрөө явдаг болоод битэрчдэг ажил төрөлтэй уншиж чадхаа байлаа. Тэгээд ингээ сүүлд яадаг вэ гэхээр нэг сэдвэр чөлөөтэй ярьдаг тэр орчин бий болсон. Бүгдээрээ нэг сэдвэр. Өнөөдрийн энэ торгон жишээг ярих хөлөл аав 90 настай, би 60 настай, хүү 40 настай, ач одоо ингээ 13 4 настай гэхэлэр бид нар нийт 205 жилийн түүхийг өөр үеийн түүхтэй шүү дээ. Гэхдээ бүгд нэгнтэйгээ хамт амьдралаа. Аав надтай хамт 60 жил амьдэрсэн бол би аавтайгаа 60 жил хамт амьдарч байгаа. Аав тэгсэн мөртлөө ачтайгаа битэртээ 100 жил тий 60 40 гэдэг 100 жил дээр нь 30-ыг нэмэхлээр. Тэгэхээр ингээд зэрэгцээд явж байгаа нийгэм бүрээс авж байгаа мэдлэг ингээд нэг рүү ингээд дамжаад байгаа шилжээд байгаа. Тэгэхэд өнөөдөр 90-тэй 60-тай 40-тай 15-тай хүн нэг сэдвээр ярина гэдэг боломж байна уу? Хомсах. Маш хэцүү шүү дээ. Та одоо би ингэж хэлж штэ. Та нар эргэж хараад утсаа тавьж байгаа. За нэг сэдвээр ярий гэх юм бол одоо сэдв үнэхэр байдаг байхгүй. Тэгэхээр хүүхд залуучуудын нэвтэр хийдэл одоо энэ 7 бот бэлдсэн байгаа. Тэгээд ингэж яв. Тэгээ энэ жишээн дээр чи ингэж явсаар байгаа. Манай ээж аав тэр бидэрт багш нарын хувьд өгсөн тэр мэдлэг, манай эхнэрийн талд манай хатан талуудын өгсөн мэдлэг энэ бүгд нэгдсээр угаад нэг юм одоо өрх гэрийн соёл болж хүмүүжлийн соёл болоод тэр нь цаашаа шинжлэх ухааны одоо аргачлал гэр бүлийн онол болоод тэгээ тэрэн дотроо юу авах вэ гэхээр сурсан бүх мэдлэг тийм ээ хятад Япон хэл шинийн цүний бодлого Аз юм Оросыг гэх нь би одоо Оросыг их сайн мэдж байна гэж үзье гэхэд одоо тэг хятадыг нь сайн мэдж байна Японыг нь сайн мэдж байна бодлогоодыг сайн мэдж байна тэгээд яах вэ гэсэн ерөнхийдөө миний нэг юм одоо хүүхд цагийн мөрөөдөл гэдэг юм уу намайг өссөн орчин гэдэг юм уу аавынхаа буруу ээж намайг өсгсөн тэр орчноос шалтгаалж ерөн сүүлд нэг олон жил хөдөө явсан тэгээ харь оронд явхад асар их юм
бодогддог, зүүдлэгддэг тийм ээ. Аливаа нэгэн зүйл ингээд уул ус эхлээл хар бараа. Тэгээ нэг хүн ингээд бүүдгэр хүнтэй ярьдаг, зүүдлэгдэг. Тэгээ их орноо санаад л байсан байх л да. Тэгээ явандаа тэр ч олон жил болоод ирэхлээр 10 жил болоод ирэхээ алдаад уул ус нь өнгөтэй болж эхэлдэг. Нөгөө уулзж байгаа хүн зүс өртсөн. Одоо тань шиг ингээл юм зүсээрээ хүн болно. Тэгэл янз янзын дуу аялагдана. Огт Монгол дуу мэддэг хүн хүртэл одоо ингээд дуу мууны ай маяг өөрөө зохиогоол дуулаад аялал хөгжмийг сонсно. За тэгээд тэгжээд л байхгүй ингээд нөгөө аавын тухай, ээжийн тухай, хилцээсэн тухай нөгөө сэрүүн зүүдэлж сэрж марцдаг нөгөө хорвооны өгөөд орж ирдэг. Тэрийг бичдэг. Өдрийн тэмдэглэл хөтөлбөрийн нэг давуу тал дээр байсан. Тэгээд ингэж явсаар байгаа тэр ярьсаар байгаад ингэж чинь хань жилтэйгээ 40 жил хамт явхлаар нөгөө хүн чинь бас уусан нэстэй. Тэгэхээр за чи ингэж бодож байгаа юм нэг шиг. Энэ олон жил явсан. Одоо өөрийнхөө өкслийг нэг биелүүлдэг гэдэг. Ер нь аливаа нэгэн гэр бүлийн ноён оргил буюу ноён хүсэлчин эрмэлзлийг эр хүн ер нь гаргаж явдаг юм байна. Тэгэхдээ энэ бүгдийг баримтаглаад адаг сүлд нь үүдэн дөрвөн шүдэн дээр нь дараа тамгалж өгдөг хүн бол их хүн эмэгтэй хүн байд юм байна. Эмэгтэй хүн та нар бол бидний одоо ингээд янз янзын галзуу мэдрэлтэй солиотой юм шиг бодлуудыг зарим нь дарж, зарим нь одоо өр хүүхдэд нь дагуулan хөргөлж өгч, өөрийг нь хорцолж өгч явснаа. Тим зориг гаргаад одоо 50 хүрж явахта тий гадаад 10 хэдэн жил болчиход ирээд гинтгэнгүү төдөө хортол явна гэдэг бол бас үнийн санаанд оронгүй л дээ. Харин тий. Тэгээд чи манай хүн айлын ганц охин гэрт амьдрах хөтгөл гадаач бицсэж үзээгөө хүн тэгээд тийм хүн ингээд явна гэдэг бол агуу сэтгэл байхгүй юу. Тэгээд тэр юмар ингээд яваад гарч ирснээс хойно яадгүй гэхээр тэрний урчилгаа нь болохоор хүүхдүүд за хэдүүлээ энэ алтан гурвалжинд очивуяа. Орос Монгол хятадтай тэр гурвалжинд дарвуяа. Оросын тал руу аливаа нэгэн зүйл хийхэд бол та ингээд бүх соёл иргэн шил онолоод юуг нь бүгд мэддэг. За бид нар болохоор Японы шүний бодлогоо ойлгож байна, хятадын бодлогыг ойлгож байна, хил улсын сайн мэдж байна. Дээр нийтийн засаг антрополог одоо социолог бүгдлийн ингээд судалгаа хийх боломжтой. За тэгээд та нар маань өөрөө гарч ийн гэж авал тэнд амьдрах нь зүйтэй. Тийм газар очие гэж. Тэгэл буусан түүхэн тэр. Тэр мэдээж хэрэг гинтгэн одоо тэнд ашиг олоод ингээд зүгээр ингээд мөнгө төгрөгийг хилдүүлээд гэж хүмүүс боддог баг. Ер нь тэр талаас илүүтэй бид нар цаад мөн чанарт нь тийм байх юм байна. Хэл соёл нь тэгж байх юм байна. Хэл ус нь нээлттэй тий. Арчлаас ер нь бид нар авсан зүйл бол Америк явж чадлаа. Арчлаас авсан зүйл бол хүн болгон мөнгө төгрөг гэж юм юу байдгийг ойлголоо. Хоёрдугаар болохоор одоо арчил гэж юмыг анх тэр байгуулцаж тэгж жагсаж явахдаа юу бодож байсан гэхээр бид нар ер нь баруун герман шиг болно гэдэг нэг 80 гэдэн оны германы тэр нэг өвлний цаадах нэг улс байлаа шүү дээ. Хэлийг мэддэг. Энэ юмыг бүтээнэ гэсэн. Тэгээд эргээд бид нар 10 хэдэн жил хөдөө амьдсны дараа эргээ харахаар бид тухайн үед хийсэн алдаанууд байж болно. Гэхдээ алдаагаа засахад хэн засдгүй бол алдаа хийсэн хүн нь илүү засдаг юм байна. Алдаа хийсэн улсууд бид нар л да одоо 28-т арчилсан хувьсгал хийжсэн улсууд одоо бушууд улаан бориндоо ваастай байж таарна. За тэгээ өнөөдөр өөр хүүхдүүдтэй ач нартаа ингээд өрхлөөр алдаа их хийсэн. Та нар тэгсэн гэсэн хувьчлал буруу хийсэн гэл их зөндөө яригддаг. Гэхдээ энэ хүүхдүүдтэйгээ эдийн засгийн талаар ч бай, гэрүүл дотроо олон хүмүүстэй уншиж байгаа, харж байгаа зүйлүүдийг ярихлаар бид нар бол одоо засах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ засахдаа бид нар одоо тамгалаж орилж одоо энэ тэнд очих биш. Ер нь чимээг үхэн тэгээ хийдэг юм а хийгээд ярилцаа. Тэгээ тэрийг бичвэр бол бичээр болоод олон түмэнд хөргөл хөргийгээ. Тэгээд бид нар тэр хөдөөгийн хөгжил гэж юмр орсон. Монгол хүний тусгаар томтлыг авч болох, Монгол улсыг одоо хөгжүүлэх, энэ дотоод дээд тэнгэрийн үзэлтэй энэ онолыг цааш нь хөгжүүлэхэд ер нь хүн өөрийн хувь хүний хөгжил байх хэрэгтэй байна. Хувь хүн гэж байдаггүй, өрх гэрийн дотроос бүрэлддэг учраас өрх гэрийн тэр бүтэн байдлыг авах хэрэгтэй. Тэрийг хэн хийдэг вэ гэхээр хүүхдэл хийдэг юм байна. Хүүхд яаж хийж болдгийг гэхээр одоо өнөөдөр тархаа монголчууд л гэдэг байна. Сумын төв рүү бүгдээрээ нүгөө явцдаг гэхлээр л ээж аав нь хоос өлчдөг байхгүй. Тэгэхээр энийг бид нар яаж нэгдэж болох вэ гэж явсаар байгаа тэр нөгөө багийн баг сургууль богийн аж ахуй хоёрыг Монгол өр хүндэсний хөгжлийн загвар хөтөлбөр гэж
одоо манай судалгааны хөрөөл манай гэр бүлээс тийм хөтөлбөр гаргаж ирсэн. За тэгэл тэр маань энэ явсаар аваад одоо ингээд засгийн газрын төрийн бодлогын хөтөлбөрт бичээстэй болсон. Үр дүнгээ өгсөн. Үр дүнгээ тий. Тэгэхээр яг бидний олон жил зүтгэсэн 40 жил гэр бүл болж өөр хүүхдээ хүмүүжил чиглэлээр явсан зүйл болгон алдаа оноотой ч гэсэн ингээд явсаар аваад ирсэн байна. Тэгээ хамгийн гол нь яах вэ гэхээр энийг нэр өгөхлөөр их хэцүү байдаг. Аливаа нэгэн зүйлийг би хийсэн гэж цагаан байлаа өмсөөл ажиллаад байх тэр ерөөсө боломгүй зүйл байдаг. За бодлогоор бол явж болно. Бодлого төр нэр байдгүй. Төр засгийн бодлого гэж явдаг. Тэр газрын бодлого гэж явдаг. Ойр зуурхан нэг байшин барьчаа цагаан байлаа өмсөөл ажиллаад байна гэдэг нь өөртөө наана гэсэн. Уул нь ийм юм чинь явсаар гоод гой дагуулж хөзүү гэдэг шиг тийм маш хортой хөнөөлтөй байдаг. Чимээгөө хийгээл чимээгөө гаргуулвал нэгсэн. Нэр наавал аав бүр багаас хэлдэг байсан. Миний хөө ямар нэг юм хийж нэр нааж болтгүй юм штэ. Нэр наавал хамгийн түрүүнд ундгийн. Бүтээл болгоо цаашаа явчихвал тэрийг эргээд танаа удамчин тэр газар одоо амьдэрсэн улсууд тэднэр цүүлд нь мөнхрүүлдэг. Тэгэхээр өнөөдөр би юм ордон барьсан би байгаа гэдэг тэр үний нэрийг бол 3 жилийн дараа хэн санахгүй. Бүтээлээ цаашаа явсан удам өгсөө хүнд хэрэгтэй зүйлийг бол зөвхөн тэр хүндээ танд хэрэгцээтэй, удамтчин хэрэгцээтэй, гурван үеэрээ явах тэр одоо оюуны бөгөөс сэтгэхүн тэнгэрийн тэр бүтээлийг танд нааж өгдөг. Тэгээд тэр утгаараа ингээд чимээгүй яваад байдаг. Тэгээд чимээтэй яв гэж хэлдэг улсууд байдаг. Үгүй юу гэж чимээтэй явах уу гэдэг. Тэгтэрүүл ингээл явна. Монгол хүн болохоор одоо шин цагийн монгол хүн бол юу гэж ойлгодог вэ гэхээр одоо та тэрийг хийчих. Бүгдээр нөгөө хүнээр хийлгээ сурчихсан. За та тэгж гин. Одоо яагаад тэрийг хийгээгүй? Тэр тэгж хийх байсан ч гэдэг юм дандаа тэгдэг. Одоо уул нь бол ёсондоо бол тийм л биш л дээ. Дор өрнөөл юмаа хийгээл байна. Тэгээ юм гэдэг чинь зам дээр байждаг. Зам дээр байна гэдэг нь бол яг хөө гэхээр таны хийж явсан бүтээлийн замд дахиад нэг сайхан бүтээл тааруул хоёлаа нийлээ цаашаа улам сайжраад явдаг. Дахиад амаараа ирээд байвал тэр мянган сайхан бүтээл зам дээр байгаа. Тэр замд гарахгүй л бид ерөөсөө болдоггүй. Тийм учраас л 10 хэдэн жилийн бидний хийсэн бүтээсэн зүйл бол ингээд өөрийнхөө нэг айлын амьдралаар амьдэрсэн. Гэхдээ энэ явсаар бол олон хүн төрсөн. Таны нөгөө яриад байгаа энэ гадаад дэлхий ямар байсан бэ? Америк 14 жилийн өмнө ямар байсан бэ? Одоо 14 гэдэг нь 30 жилийн өмнө ямар байсан бэ гэж асууж байна шүү дээ. Америк өнөөдөр өөр болсон шүү дээ. Шал өөр болсон. Одоо системийн хувьд өөр болчихж байна. Одоо баримталж байгаа бодлогууд нь өөр байна. Ерөнхийлөгч нар нь хэд сонгож байна. Яг дотор байгаа хүмүүс нь болохоор ямар болж вэ гэдэг. Бас бидэртэй адилхан цахим ертөнцид орж байна те. Энэ нөлөөллүүд нь өчнөө гарч байна. Гэр бүлийн одоо бүрэн бүтэн байдлууд юу болж байна. Энэ бусад дэлхийн тухай бид нарыг сайхан ойлголтуудыг өнөөдөр 24 цаг авч штэ. Японч байна уу, Хятадч байна уу. Бид нар тэгэхэд Америкт очиход dial up AOL гэж нэг та нар тэр мэддэггүй нэг орилдог байсан интернет анхны мэдхгүй л ахал та. Гэж орилж нэг имэйлд ордог. Тэгээд эн чинь бид нэр дэлхийд хорио суудсан монголчууд одоо цахим өртөө гэж зүйлийг одоо бид нар анх энэ Лондонд сууга Цэрэнбатай өөр хин хинжүүлээ нээжсэн. Тэр үед монголчууд Монголоо хөгжүүлнэ гэж гадаадад 98 9 онд гарсан улсууд анх тэр Монголынхаа хөгжлийн тухай тэгж захимаар одоо бараг Сүхбаатарын ташууранд хийж явуулахтай адилхан хөгжүүл явж исэн бол өнөөдөр энэ чинь бүх юм захимаар өдөртөө дэлхийн ертөнц юу болж байгааг харж байгаа. Тэгэд бид нэр тэр болгонд одоо ингээд сэтгэл уймарч янз янз болохгүй. Энэ тэр үеийн Америк өнөөдрийн Америк бол хоёроор би танд энийг ойлгуулах гэдэг. Тэр үеийн Америкийг би ярихад тэр интернет байхгүй, компьютер тийм илүү байхгүй, мөнгө төгрөгтэй хүн ховор. Өнөөдөр ихэд бол шал өөр болсон. Тэр одоо миний хүүхдүүд 30 жилийн өмнөөс гэхэлэр манай хүү 10 таах нь шүү дээ. Тэгэхээр тэр үеийн хүн өнөөдрийн байгаа миний хүүхд хоёр бол одоо тэс ондоо хоёр юм байна. Тэгээд энэ хүн ер нь альва нэгэн ертөнцийг үзчихийж, мэдэрчийж, монгол хүн ялангуяа хазаж мэдэрч одоо тэрийг явдаг. Гэхдээ энийг хуваалцахад өрх гэр дотроо нэн дөрөнд хуваалцах хэрэгтэй. Эхнэр хань жилд өрх хүүхэд бүгдээрээ нэг
ойлголцтой болдог. Сүүлдээ эн чинь ингээд 3 үеэрээ гэдэг чинь тэр ойлголцоороо дамжаад дараа хүүхдтэй ингэж явдаг. Тэгээд миний хань ижилгээл их чинь өөр хүний охин шүү дээ. Гэтэл битэрийн дундаас гарсан бидний өвчтэй. Тэгэхээр энэ их олон юмнуудыг ингээд нэгтгэж чинь ээж аав нар мань гэсэн өөр улсууд байдаг бол тэднийг нэгтгэсэн бол битэр болдог. Тэгээ энэ 3 үеэрээ гэдэг имийг л их сайн хэрэгтэй. 3 үеийн намтар гэж юм бас их чухал. Ээж аавгаа 20-той, 30-той, 40-той, 50-тайд нь юу хийдэг байсан бэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Ээж аавгаа буурлаав ээж нарынхаа ч гэсэн. Яагаад гэвэл энэ бүх юмыг бид эргээд өөрсдөө буурлаав ээж болчиход харддаг юм байна, хайдаг юм байна. Нэр аав минь дэгжээс энэ яг л аавтай минь адилхан байна. Ингээл одоо эмэгтэй улсууд та нар шиг улсууд бол хүүхдээсээ бас нөхрийнхаа юу хайдаг. Эмэгтэй хүн бол одоо өрх гэрийн толгоноос энэ чиний юм, энэ миний юм гэл бид нар ч бас нэг тэгдэг штэ тий. Сайн минийх, саар чинийх гэж. Саар муудаа биш нэг хүндэлж байгаа да тэгж яадаг. Энэ бол тэгэхээр таны амьдралын явцад бидний олж ирсэн мах өдөрөө дээд тэнгэрээсээ өр удмаасаа уншсан эрдвээсээ бүгдийн чимэж ирээд одоо тэгээд уулзуулаад зүмбэрлээд сайхан эрдмийн авдар болгоод хоймортой залж байгаа л эдэлтэй. Тэгээд мэдээж хэрэг одоо сайн явахыг болохоор аав маань бас хэлдэг. Минийхөө хүний сайн явахыг өр хүүхдээр л хэмждэг юм штэ. Чамаар хэмждэг. Та яраар хэмждэг. Өнөртгөөр хэмждэг. Та өөрөөр 5-70 машинтай байлаа гэдэг энэ бол таны сайн явж байгаа гэж шинж биш. Таны өр хүүхдээр нь удам огсаа гарч. Тэг 3 үеэрч. Тэгэхээр одоо нутаг ус голынханд бол за тэднийх нь одоо тэдний охтоос хүүдээ аваад өгчий. Хүүгээ тэдний охиндоо яачи гэдэг. Энэ бол тэгэхээр одоо хуучин цагийн юм биш. Шин цагийнх. Шин цагт болохоор бас өөр юу байдг вэ гэхээр сайн амьдрахын эр хүний ноён оргил одоо ноён нуруу тэгш явахын гол зүйл болохоор манай намайг өссөн буурал гэж манай ээж хэлдэг байсан. Эш миний мөхөөг нэг сайн хань сонгоосоо гэж. Гэхдээ юу ярьж байгаа юм бэ? Би сонготой байгаа үстэй гэсэн чи үгүй минийхөө. Заяаны хань зам дээр гэдэг нь чамааг сонгохыг хэлж байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд ингээд бараг залбирах шахуу юм болдог байж. Тэгээд тэгэхээр энэ юм утга учиртай Монголын соёл иргэншил бидний ондоошил одоо тийм л юутай заяатай тийм ээ тархаа бодрохоо нэг том нутагт одоо тэдний нэг охин байна гинэ тэднийх рүү одоо ингээ мордын оч гэдэг юм. Үлгэр амгийн юм шиг юм ярьдаг боловч яг өнөөгийн амьдралд бол бас тийм. Гэхдээ энийг бид өр хүүхдтэй бас нэг сэдвээр яриад орой болгон нэг сэдвээр ярих гайхамшигын дотор багтдаг. Сум болгоны одоо шийдвэл одоо Увс аймгийн сагил сум гэсэн бол сагил сум харгийн бригад гэдэг чинь харгийн бригад одоо тэр юм гэдэг тэр сумын тухай ярьж байхад бол тэрний ёсон тэрний одоо түүх ухсаа гэл янз янзын юмнууд гарч ирнэ шүү дээ. Тэгээс сүүлд нь манай нөхдөө чи Монгол судлалынх нь бол Монгол судлалаар хүртэл хамгаалсан хүн ч байна. Тэгэд ингээд явах хөөхлөөр тэр чинь ингээд баядсаар байгаад нэг гэр бүл дотор одоо тэгээ өнөөдөр лавгсран гэдэг хүн ч одоо эрдэм ном одоо айхтар тэгширээд сүйд болцсон хүн биш. Гэхдээ миний энэ яриад байгаа зүйлийг болохоор бид энэ хүүхдүүдтэйгээ хамт 10 жил хамт сурсных. Хүүхдүүд хэлдэг. Ээж аав хоёр та хоёр их залуу, сэтгэхүй залуу байгаа нь та нар бид нартай ингээд 10 жил хамт сурсных штэ. Яагаад сурсан бэ гэхээр манай хүн хэлдэг. Чи одоо энэ хүүхдүүд ингээд ингэж бич тэгж бичгээ хэлээд байх юм. Наад хүүхдийнхээ чи нүдийг хардаа. Наад чи мэдээд байна. Чи болохоор буруу юм талд түлхээд байна. Чи одоо наадхаа энэ юу вэ гэж асуу гэж. Тэгээ энэ юу вэ гэж асууж эхэлсэн. Тэгээ хүүхдүүдээс ороход бид нар дахиж ирнэ. Ингээд тэгшгэн бич гэж байгаа. Энэ юу вэ гэдгээр явж ирсэн. Тэгээ энэ юу вэ гэхээр нөгөөдөл чинь сурсан зүйлээ ацараад ээж авдаа заадаг. Одоо таа ч гэсэн одоо бодвол хүүхдээсээ юм сурна. Бид нар одоо ач нар дээр энийг яаж их сайн ойлгосон гэхээр 3 нэгдүгээр ангийн 2 хүү. Тэгээ нөгөө 2 чин хичээлээ үзэхлээр 3 дугаар ангийн хүүхдийн тоо бодж болтгоо үйлдвэртэй янз янз юм. Тэгээ би гэнч дээр ямар хэцүү юм бэ гэсэн чинь манай хүн чи дундаад уншаад өг гэж. Тэгээд ийм байна гэсэн чинь манай хүн чир наад номчин биш ах шиг чир нь багштай нь уулзаад ирэхгүй. Тэгэхээр начаа за би
Ботолд оролдын өвөө байна. Тэний тоох гэсэн чи эмээ өвнөр бити санаа зовоо та нар чадахгүй гэсэн. Тэгэхээр бид нар хичнээн эрдэм номтой байгаад үе үеэрээ нэг 15 жилийн мөчлөгтэй явдаг зүйлд таны хүүхдийн үдсэн зүйл та оцрогдно. Таны ач нар үзэж байгаа зүйлээр та оцрогдно. Тэрийг нийлүүлж голдог ганцхан зүйл болохоор нэг ширээнд сууж эсвэл эрдэм номын тэднэрээс сонсож бид нар өөрөө үтснийг тэдэр тулах биш. Тэдний үзэж байгааг бид нар ойлгохын тулд бид нар хамт авах хэрэгтэй. Тэний жишээлбэл одоо энэ Австралийн жишээлбэл School of Fair гэж байдаг. Сургууль гэрээрээ сургадаг. Тэнд яадаг вэ гэхээр ээжтэйгээ автогаа хамт хөдөөний фермийн улсууд одоо 1600 эндээс ховдод байгаа сургуульд парксаар walkie talkie-гоор хичээл сууж 56 оноос. Тэгээ тэрий чи мэдээж ингээд дарж марж хичээл суугаад хин тусуулах бол ээж тусуулдаг. Тэгээ ээжэд баг сургууль төгсөхөд ээж хүү хоёрт охин хоёрт адилхан аттестат өгдөг баг сургууль төгссөн. Тэдний айлд ороход ингээд ханаар нэг хүн диплом үлгдэг шүү дээ. Тэгэхэд ингээд хосоор нь үлгсэн байдаг юу хөөхлөөр нэр хүн дээрэг. Би хүүхдтэйгээ хамт сургууль төгссөн юм аа гэдэг. Тэгээд энэ төр чи ингээд сурж явхлаар тэр гэр бүлийн хоорондоо харьцаа, тэр өхөр малж байгаа сургамж, тэр одоо өвгдөөс ирсэн мэдлэг энэ бүх юм ингээд насан туршдаа хэдэн үеэрээ яваад тэр сургууль нь гэр сургууль гэж байгаа боловч энэ бол өрхгөрийн соёл байхгүй шинэ цагийн холбоотой. Манайх болохоор яг хөөхлөөр малчтын хүүхдүүд ерөөсөө одоо сургууль цэцэрлэгт явахын тулд 2 наснаас эхлээл сумын төврөө орно, аймгийн төврөө орно. Эр нөхөр ганцаараа үлдэнэ. Нөгөө эр нөхөр их нэртэй ярьж өгж өрхгөрийн бүтэн байдал хүүхдтэйгээ байж ээж насан туршийн боловсролоо олддог энэ систем минийсэн түрүүний яриадсан систем алдагдсан юм. Тэгээ энэ системийг алдуулахгүй тул бид өрхгөрийг бүтэн байлгаж өр хүүхдийг эцэг эхтэн ойрхон байлгах хэрэгтэй. Хоёрдугаар гол зүйл болохоор өрхгөр мөнгөтэй байж ээж ер нь боловсрол бол мөнгөтэй байж ээж бий болдог. Мөнгөтэй байна гэдэг нь та тэр олон мянган төгрөг сая төгрөгтэй байх тухай биш. Өрхгөр бүтэн байх үед хажуудаа танд байгаа зүйл бол Монгол хүнд бол хамгийн их нь хөдөө орон нутгад мал байдаг. Мал гэдэг ихлээр одоо 50-60 сая бог малтаа мөртлөө манайх саяхан хүртэл богийн аж ахуй байгаа. Бид нар сүүлийн 10 жил богийн аж ахуй баг сургууль хоёр ингээд хамт байх хэрэгтэй маа. Эцэг их нь хүүхдүүдэд эргэж ойрхон очиж байх хэрэгтэй, ингэж эргэж явах хэрэгтэй. Мөнгө бол бас яг адилхан тэрнтэй адилхан боловсролтойгоо хамт өснө үндэж явах хэрэгтэй гэж. Тийм учраас энэ багийн баг сургууль богийн аж ахуй хоёр гэж ярьсан. Өнөөдөр харин нэг баяр дууштай зүйл болохоор бид нэр 60 сая богтоогдгоо ойлгож одоо энэ тэнцвэр богийн аж ахуйд бол асар ихээр нэмэгдэж байгаа. Энэ цаг үеийн л асуудал юм байлаа л дээ. Нэг тиймэрхүү юм байна. За тэглэх яах вэ? Гэхдээ маш сайхан сэдвэр гэр бүлийн үнцэн те бат орших гэдэг зүйлийг ярьсан. За тэгээд соёл иргэншил те маш сайхан зүйлийг ярьлаа. Тэгээд нэвтрүүлгийн манд хугацаа бас богинохон байна. Тэгээд нэвтрүүлэгт манд бас цаг зав гаргаж хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Ажилд нь амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Урьж ясарсан та бүхэнд баярлалаа. Тэгээд мэдээж хэрэг энэ үзэгч олон те бай. Авах гэхийн ухаанаар ингээд үзнэ үз. За нэг л сайхан нэг хүний хүүхэд, нэг хүний аав, нэг хүний буурал аав хүн. За тэгээд энэ нийгэмд өр хүүхдийнхээ буйнаар, эцгийнхээ буйнаар ингээд сайхан тогтун амьдарч ирсэн. Энэ Монгол улстай одоо энэ улс их орондоо тэр алтан саямбтай энэ тогтоод мөрөг сөгдөн мөрөгнөө. Тэгээд Монгол улс мандан бадрах болтугай айл гэж хэдий та. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн хэлбэр агуулга нэвтрүүлгийн хүндэт зочноор Зүүн Хойд Азийн байгаль орчин хөдөө аж ахуйн судалгааны төвийн захирал Лав Хөсөр өнгөрөгдөн оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.